Дэлхийд даяар COVID-19 цар тахалтай тэнцвэж буй энэ цаг үед гендер суурилсан хүчирхийлэл нэмэгдэж байгаа нь ихэнх улс орнуудын статистик үзүүлэлт харуулсаар байна. Хүчирхийллийг дагаад хохирогчдод үйлчилгээ үзүүлж буй хамгаалах байр, нэг цагийн үйлчилгээний төвүүдийн ачаал нэмэгдэн ковидоос үүдэлтэй нэмэлт зарлууд үүсэж өөрсдөө хангах боломжгүй санхүүгийн хүндрэл тулгарсаар байна. Урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын хэрэгсэл нэг шаардлагатай байгаа энэ үед гендер үндэсний хорооны санаачлагаар Азийн сангийн дэмжлэгтэйгээр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байр, нийслэлийн цагдаагийн газрын хамгаалах байр, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн нэг цагийн үйлчилгээний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нэг цагийн үйлчилгээний төв, Баянзүрх дүүргийн дэргэдэх нэг цагийн үйлчилгээний төв зэрэг хоёр хамгаалах байр, 3 нэг цагийн үйлчилгээний төвийн ажилтнууд болон үйлчлүүлж байгаа хүмүүст зориулан ердийн амны хаалт маск, N95 амны хаалт, хамгаалах хувцас, эмнэлгийн нэг удаагийн бэлий, гар ариутгах санитол, гарын шингэл савн, халуун хэмжигч зэрэг нийт 10 сая төгрөгийн үн бүхий цар тахлаас сэргийлэх хамгаалах хэрэгслийн тусламж үзүүллээ. За Монгол Улсын засгийн газар гендрийн үндэсний хорооноос санаачлан Азийн сангийн дэмжлэгтэйгээр хохирогчийг хамгаалах Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нэгцгийн үйлчилгээний төвүүдэд одоо дэмжлэг үзүүлэх ажил маань зохион байгуулагдаж байна. Тэгэхээр өнөөдөр нийслэлийн хэмжээнд 13 орчим төв болвол үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр эндээс болол нэлээд бас ачаалал бүхий ажилдаг 2 хамгаалах байр, 3 нэгцгийн үйлчилгээний төвд бол гендрийн үндэсний хороо Азийн сангийн хамтарсан 10 хүртэлх сая төгрөгийн ажилтнуудын одоо ковидоос хамгаалах юм хэрэгслүүдийг бид нар олол хөргүүлж байна. За нэг цагийн үйлчилгээний төвдөр бол нэг удаагийн бэлий болон за маск тийм ээ. За мөн одоо гарын шингэн зам бол тогтмол. Гэтэл бусад нэмэлт зардлууд бол одоо ковидоос үүдэлтэй яалтчгүй бий болоод байгаа. Бид нар ажилтнуудаа бас хамгаалж цаашид энэ нэг цагийн үйлчилгээний төв тогтвортой нөгөө гэр бүлийн хүчирхийлэл болон бусад хүчирхийлэлд өртөөд байгаа хүмүүстээ үйлчлэгээ хүргэх төвүүдийнхаа үйл ажиллагааны ажилтнуудын эрүүл мэндийн асуудал бол энэ тэргуунд одоо байдаг. Тэгэхээр эдгээр хүмүүст бол бид нар энэ хамтарсан дэмжлэгийг бол үзүүлж байгаамаа. The Asia Foundation is partnering with the National Committee on Gender Equality to provide COVID-19 protection kits to 5 one-stop service centers and domestic violence shelters in the city. We've observed a drastic increase in cases of domestic violence. In 2020 alone, there was over a 78% increase, with the majority of victims being women. So the Asia Foundation's Women's Economic Empowerment Project, which is generously funded by Global Affairs Canada, was happy to partner with NCGE to support these frontline workers. This support comes from the Lotus Circle Fund. The Lotus Circle is a community of individuals and organizations who provide support to the Asia Foundation's women's empowerment programming throughout Asia and here in Mongolia. So once again, we're very happy to be able to support this initiative and grateful for the work these shelters are doing to support victims of domestic violence.